Интеграл 5 зэргийн язгуурдаар x-ийн 7 зэрэг. Ийм интегралыг бодъё. Ийм интегралыг бодохын тулд бид нэр интеграл x-ийн n зэрэгтэй x нь x-ийн зэрэг дээр 1-ийг нэмээд энэ зэрэгт нь буцааж хувааж өгдөг. Тэгэхээр нэмэх нь c. Энэ дүрмийг ашиглана. За энэ дүрмийг ашиглахын тулд бид нэр энэ дээр бол зэргийн чанараа ашиглаад интеграл x-ийн 5-ны 7 зэрэг dx гэж өчнө. За тэгээд энэ n гэсэн үг болох нь. Тэгээд энэ цэгрээр буцсан томьёог ашиглах юм бол интеграл x-ийн 5-ны 7 зэрэг дээр нэмэх нь 1, зэрэг дээр 1-ийг нэмнэ. Тэгээд хуваах нь яг энэ зэрэгтэй хувааж өгнө. За энэ хоёрыг нэмэх юм бол мэдээж 5-ны 12 болох нь байна. Тэгэхээр x-ийн 5-ны 12 зэрэг хуваах нь 5-ны 12 нэмэх нь c. За энэ хуваана гэдэг бол байрын сууж үржүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол x-ийн 5-ны 12 зэргийг 12-ны 5-аар үржүүлээд ийм болох нь байна. За энийг чааш нь бол ингэж үжүүлнэ. За бүр чаашлуулаад одоо энийг язгуур хэлбэрээр бичиж гэх юм бол 5 зэргийн язгуурдаар x-ийн 12 зэрэг хуваах нь 12 нэмэх нь c гэдэг ингэж үжүүлнэ гэсэн үг. За энэ бодлогыг явж үзье. Мөн л адилхан. Интеграл гэдэг энэ бол x-ийн 3-ны 5 зэрэг 3-ны 5. За нэгийг хуваах гэж байгаа учраас уртаа хасах тэмдэгтэй dx байх хэрэгтэй. За тэгээ мөн адилхан энэ томьёо ёсороо x-ийн хасах 3-ны 5 дээр нэмэх нь 1, зэрэг дээр 1-ийг нэмж өгнө. Тэгээд энэ тоондоо буцаад хувааж өгч. За энийг нэмэх юм бол x-ийн хасах 3-ны 2 зэрэг болох нь байна. За мэдээж доотлолтооч адилхан 3-ны 2 ийм болно. За энэ нь бутгай тоонд хувааж байгаа учраас байрын суулж үржүүлнэ. За хасах тэмдгийн урталт нь бичих юм бол x-ийн хасах 3-ны 2 зэргийг үржих нь 2-ны 3 нэмэх нь c бол. За бүр чаашлуулаад бичих юм бол хасах тэмдэг нь хэвээрээ байж байна. За ингэж бичээ. За энийг язгуур хэлбэртэй бичиж авах юм бол за хасах тэмдэгтэй зэрэг байгаа учраас за уртлын хасах тэмдэг бол хэвээрээ байж байна. Тэгээд 3-ыг хуваах нь хасах зэрэгтэй байгаа учраас 2-ыг хуваах нь x-ийн 3-ны 2 зэрэг нэмэх нь ийм болно. За энийг бүр язгууртайгаа бичих юм бол 3 зэргийн язгуурдаар x-ийн квадрат дээрээ 3-тай нэмэх нь c болно гэсэн үг.